Монгол Улсын ерөнхий сайд Rio Tinto компани засгийн группийн захирал Katie Jackson тэргүүтээ албаны төлөөлөгчтэй уулзлаа. Тэд менежментийн төлбөр хувь нийлүүлэгчдийн зээлийн хит өндөр хүү зэрэг асуудлаар тодорхой саналтай ирсэн гэдгээ уулзалтын үеэр танилцуулжээ. Rio Tinto Group Монгол Улсын засгийн газартай хийж байгаа хилцээрийг хүндэтгэж тодорхой дэвшилтэд саналтай хүрэлцэн ирсэн талархуучтай боловч тавьсан саналууд нь учир дутагдaltaй байгаа учраас хүлээн авах боломжгүйг ерөнхий сайд дурджээ. Ерөнхий сайдын харилцан ашигтай байх зарчим оюу толгой төсөлд алдагдсан гэсэн 2009 оны байр суурин дээр одоо ч баттай зогсож байгаагаа дахин илэрхийлж үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалд улсын хурлаас 2025 оны 12 дугаар сард оюу толгойн асуудлаар баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс дараах шаардлагуудыг тавьж байгаагаа хэлсэн байна. Үүнд оюу толгой төслөөс Монгол улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах улмаар 2030 оноос оюу толгой хязгаарламж хувьцаат компани менежментийн хувьд бие даан ажиллах, Монгол улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарлах, Ontario компани тусгай зөвшөөрөлтөй холбоотой асуудлыг Монгол Улсын үндсэн хуулийн 6-гийн 2 заасны дагуу байгалийн баялагын өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг тодорхой шаардлагуудыг тавьж үндэслэлээ тайлбарлажээ. 20-30 жилийн дивденд эзэмшдэг энэ үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй, санал ирэхгүй төлөөлөх зүйл 34% яагаад ашигтай юм бэ гэж би одоо 2009 онд хэлж явах үед асуучдын дүгнэлт гаргаж ирсэн. Одоо дахиад л асууж байна. 34% чинь өөр үйлдвэрлэлд биднээс өрөнд оруулдаг юм өндөр хүүтэй зээлийн өөр үйлдвэрлэлтэй механизм болчиход ногдол ашигч өгөхгүй энэ бүх үйл ажиллагаанд хяналт тавих болцоогүй мэдээлж авч чаддаг гэж байна. Ийм одоо 34% чинь биднэрт ямар ашигтай юм бэ гэж ард иргэд асуугаад байна. Парламент асуугаад байна. Мэргэжлүүд асуугаад байна. Харилцан бүршигтэй авах бидний тавьж байгаа шаардлага шүү дээ. Тал турхайн тээзүү өөрчлөгдсөн санхүүжилт зарласан бидний фолт биш. Энэ нь бол хөрөнгө оруулалтын гэрээгээр үүрэг хүлээсэн талын буруу. Энэ бүх бурууг яагаад Монгол улс үүрэх ёстой гэж хариултууд бол энийг хэлэхэд бидэнд таалагдахгүй менежментийн төлбөр 40% гэж ярьжсэн 30% болцсон байж байна. Зээлийн хүү биднээсийн дэлхийн банк санхүүгийн байгууллагууд үнэлээд өгч байгаа зээлээс баг 2 дахин шахуу өндөр хүүтэй зээлээ бууруулахгүй байна. Тэгтэл хуучин тээзүүд байсан ЗСУ алтын үн одоо хэд болж байна. Монголын ард түмэнд, Монголын парламентод ингээд хуурхацсан юм шиг мэдрэмж өгöd байна л та. Бодиттой үр дүнгууд гарахгүй бол яг үнэлэхэд парламентын түвшинд ямар шийдвэр гаргахыг Онтарио болон энэ хордоо зүйн талаар ямар шийдвэр гаргахыг бол яг үндэ бид төсөөлж мэдэхгүй байгаа. Ерөнхий сайд хэлэхдээ оюу толгой төсөлтэй холбоотой 2009 оноос хойш яригдсан 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа шийдлээ хүлээсээр байгаа олон асуудлыг зэгцлэх цаг болсон. Баялагтай эзэн байх зарчим бий. Монгол улс оюу толгой төслөөс 20-30 жилийн дараа ногдол ашиг хүртгэр байгаа нь аливаа төслийн харилцан ашигтай байх зарчимд нийцэхгүй. Монголчууд баялагтай эзэн байх үжил санаа бол ард түмний үндсэн хуулиар баталгаажсан эрх ашиг юм гэлээ. Rio Tinto компани засгийн группийн захирал Katie Jackson оюу толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хилцээрийг өргөжлүүлж Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлжээ.